өв соёл хилээ ингэж дамжуулдаг өөргөө ингээд алтаад ингээд таслаа зогсоочсон. Орчин үеийн хүүхдүүд ухаантай болсон. Эргээд эцэг ихээ шүүмжилдэг болсон. Би аав ээжигээ монгол хэл заагаад өгөөч надтай монголоор яриач гэхээр үгүй монгол хэл нь тийм чухал биш. Ямар ч хүнийг гаргаад тавьчихаар их нутгаа санаад үн цэнийг нь ойлгоод хүүхдүүдтэй хэл соёлын сурах гэдэг юм дээр юу нэлээд хоошоо. Тэгэхээр чи хүн хэлээ алдна гэдэг чинь үндсэндээ хумаал алдчихж байгаа гэсэн үг шүү дээ. Сайн байцгаана уу? Шинэ юм хөгжлөөрөөтэй Бодикаст подкастын энэ өдрийн дугаар та бүхэндээ хүргэх гэж байна. Өнөөдрийн ярилцлагатаа бид Америкийн нэгдсэн улсын Пенсильвани их сургуулийн Зүүн Азийн хэл иргэншлийн тэмхээний багш хатагтай Наран Цэцгийг та бүхэндээ уулзуулах гэж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна. Сайхан урьдчиж байна уу? Сайхан урьдчиж байна. За бидний урилгыг аваад өнөөдөр бидэнтэй ярилцах гэж байгаад маш их баяртай байна. Тэгээ ярилцлагаа хаан ихний асуултыг би танд тавья. За багш болсон түүхээс хуваалцсан уу? Мөн Америкт анх хөл тавьж байсан үеийнхаа талаар нэг хөгжилтэй дурсамжийг бидэнд ярьж өгнө. За багш болно. Би багшийн гэр бүлд өссөн л дөө манай ээж улсад дунд сургуулийн багш байсан. Тэгээ миний ээжийн дүү манай нааг цаах бас багш байсан. Манай бэргээ ихч бас багш байсан. Тэгээ ерөнхийдөө багшийн гэр бүл төрсэн болохоор багаасаа л тийм нэг багш болох тийм сонирхолтой. Тэгээд социализмын үед чинь багшийн мэрэгжлийг одоо хамгийн сайхан мэрэгжил, хамгийн хүндтэй мэрэгжил гэж бас үздэг байсантай холбоотой ч юм уу. Тэгэл би багш болох дуртай 5-6 настайгаас хажуу айлынхаа хүүхдүүдийг цуглуулаад гэртээ багшуулж тоглодог тийм хүүхдээсэн. Тэгээд 8 дугаар ангид өсөөд Улаанбаатар хотын багшийн сургуульд багангийн багш мэрэгчлэр нэг элсэлд ирсэн. Тэр үед чинь бас яг юу заачдаг хүйс центр заагаад ирдэг байсан шүү дээ. Хуваарчин хөдөө. За одоо энэ жил одоо 100% сумаас нэг эмэгтэй хүүхэд багшийн сургуульд авнаач гэдэг ч юм уу, нэг эрэгтэй хүүхэд дараахан багшийн сургуульд авнаач гэдэг юм уу. Тэгээ би тухайн үед бол их Улаанбаатар л явах мөрөөдөлтэй хүүхдээсэн. Хөдөө сумын төвд өссөн болохоор тэгээд ер нь Улаанбаатар яваа бас багшийн сургуульд ирчлээ гэд. Тэгэл аваад тэр хоёрыг аваад багш болж исэн да. Тэгээ багшийн сургуульд 4 жил сураад тэгээ тэндээсээ тэр социализмын үед чинь онц энтер сурахаар их урамшуултай тийм Сүхбаатарын цалин өгнө. Тэгээд багш одоо сайн суралцах юм бол багш их одоогийн багш их сургууль тийм тэр үеийн багшийн дээд сургуульд урилгаар ордог байсан. Тэгээ би тийм урилга аваад багшийн дээд Монгол хэл уран зохиолын ангид ороод 4 жил сураад тэгээд л багш жинхэнэ мэрэгжлийн багш болсон да. За Америкт анх хөл тавьж байсан үеийнхээ талаар нэг хөгжилтэй дурсамжийг ярина уу гэд би эхнийх асуултанд болцсон байна. Америкт ч очихоор жинхэнэ соёлын шок шүү дээ бид нарт бол. Бүх юм нь тэс ондоо тий амьдрал нийгмийн байдал бүх юм л ондоо байдаг гэж та мэдж байгаа. Тэгээд олон зөндөө хөвгтэй явдал болж исэн дөө. Тэр хамгийн санаж байгаа нь Америкт аваачаад Индиана мужид очиод манай нөхөр оюутан болоод очисон. Зочин судлаачаар тэгээд би гэртээ байдаг хөвгтэй аваад очисон чинь хичээл ихэлсэн сургууль эхэлсэн хойно очисон болохоор хүүхдээ сургуульд бүртгүүлсэн чинь нэг сургуулийн автобус ирээд тэгээ бид нар чи автобус центр гэж юм мэддэгч байсан. Тэгээд сургуулийн автобус ирээл ганцхан автобус нэг том автобус ганцхан манай хүүхдээ авах гээд ирдэг. Нөгөө сүүлд очсон болохоор хуваарьт нь ороогүй байсан. Гэт жижигхэн хотолтой Блумингтон гээд тэгээ ороод очисон би сургууль явах ажилтаа байсан юм бас. Тэгсэн чинь нөгөө автобусанд нь суучигээд хоосон автобус тэгээ орох гээд тэгсэн чинь жолооч нь ингээ болохгүй та орж болохгүй гэд. Тэгээ би ерөөсөө ойлгохгүй байгаа байхгүй. Ингээ хов хоосон автобус тэгээ намайг одоо өөр тийш явах гэж байгаа андуурж ийн гэж бодож байгаа юм болов уу? Тийм ээ би бас сургууль явах гэж байгаамаа гэд орох гээд автобус руу дайраад идэг. Тэгсэн чинь нөгөө жолооч нь та сууж олдгоо гэ. Тэгээ би бүр дотроо энэ ч одоо хов хоосон автобус адилхан яг миний явах гэж байгаа газар явж иж яг намайг ээжийг нь аваад явчих болдгоо одоо дайгдаж явах гээд шүү дээ би. Гэл жишээлбэл тэгээ дараа нь бодохоор тэр бол одоо бүр үнэхээр хачин юм тий Америкт бол надаас өөр баг хүн тэгж үзег байх тэр автобусны жолоочийг. Тий зориултаа юм тэр зориулагдсан юм даа явах хэрэгтэй. Тэр чи аюулгүй авч явна жолооч нь 8 нас бүх юмыг хариуцаж авч явдаг тий. Тэгээ одоо ямар ч хамаагүй гадны нэг хүн орж ирээ суух ч юм бол ухаан санаад нь байхгүй тийм сони юм байсан баг жишээтэй тий сүүлд нь бодохоор тийм ийм хөө ингээд сонин жишээнүүд соёл юм да тий бидний хувьд бол тиймэрхүү зүйлсүүдийг бид нэр ойлгодоггүй тий
Яг өдөр чинь ингээд болчин шүү дээ гэх маягаар хандаад байдаг. Гэтэл бол тэр бүхэн бол өөрсдөө заагтай, зориулттай, цаана хариуцлагатай. Тийм хэсэг төвх байна. Бодиттой би болохоор их бодитоор хандаж шít. Би бас сургууль явах гээд байдаг. Автобус хоосон байдаг. Тэгээ ягаад би хүүхдээс ухаа яваад явчихж чаддаггүй. Тийм байна. За та өөрөө ажиллаж байгаа Америкийн нэгдсэн улсын Пенсильвани мужид оршдог UPenn энэ бол дэлхийн алдартай том сургууль. Тэгээ энэ сургуулийн талаараа бидэнд танилцуулбал их сонирн байна. За тэгээд онцлог зүйл юу вэ? Яг UPenn. За Пенсильванигийн их сургууль чинь Америкийн зүүн хойд мужуудын хамгийн анх байгуулагдсан 8 сургуулиудын нэг гэдэг. Ерөнхийдөө бакалаврын түвшний сургалт бас агсан түвшний буюу тийм ээ магистр докторийн сургалтыг хамт олгодог тийм анхны их сургууль гэж тооцогддог. Тэгээ 1740-од оны үед анх тэр чинь Америкийн нэгдсэн улс байгуулагдахаас өмнө гэсэн үг шүү дээ. Philadelphia-гийн коллеж гэж байгуулагдчихсан. Тэгээ тэрнээс энэ Пенсильвани их сургууль үүссэн гэж ярьдаг. Бенджамин Франклин гэж хүн анх үндэс сургуулийн сургуулийн үг тавьсан гэж ярьдаг. $100 дэвсгэртэр байдаг шүү дээ тий. Тий тэр хүний нэр их сайхан хөшөө бүх юм байдаг. Хэлсэн үг мөгн шүлт байдаг. Тэгээд босго их өндөртөө нийт өргөдөл гаргасан хүүхдүүдийн за 8-9% нь л авдаг. Нийт хувийн сургууль. Тэгээд нийтдээ 25,000 орчим оюутантай дунджаар. 10 орчим мянган бакалаврын сургалт үлдсэн. Тийм магистр докторийн сургалт хийдэг. Тийм Филадельфия гэж хотод байдаг ийм сургууль байгаа. Зөв би танаа сургуулийг уус очиж исэн. Тийм шүү дээ. Та очиж лекц уншиж исэн тий. Тэр бол алдартай гоё сургууль. Тэгэл сургуулийн орчинд очиход мэдэгддэг л дээ. Ер нь бол маш гоё. Тэр зөвхөн сургууль биш тэрний хажууд имлэг байдаг, музей байдаг тий. Судалгааны том хүрээлэнгүүд байдаг, спортын цогцлбор хүртэл хамт байж ягч шийд ингээд бүхэл бүтэн том цогцлбор. Тий, маш их том. Тий, том судалгааны их сургууль гэж явдаг. Тийм, Пенсильвани сургуульд яагаад их сэтгэл их өндөр байсан. За энэ сургуульд бол монгол хэлний хөтөлбөртэй болж байгаа тийм оюутнуудын суралцж байгаа. Тэгэхээр энэ монгол хэлний хөтөлбөрийнхаа талаар мөн оюутнуудын талаар бол бас сонин зүйлийг бол бид нар бол сонсох сонирхолтой байна. Тийм, Пенсильвани их сургууль ерөнхийдөө бол монгол судалтай бас холбоотой их олон зүйл хийдэг байсан. Яг монгол хэлний хөтөлбөр эхлэхээс өмнө монгол тентхийн нэг түүхийн профессор Нэнси Штейнхард гэж хүн байгаа. Бас тэдний Wharton School гэж том нэртэй тийм дэлхийд нэртэй том бизнесийн сургууль нь. Тэдний профессорууд бас дизайны сургуулийн профессорууд энэ Монголтой холбоотой тийм судалгаануудыг хийж исэн байдаг. Монгол сайхан гэр хүртэл аваачаад дизайны сургуульд нь тэр гэр нь байдаг. Тэрийг монгол гэрийн тэр бүтээц тийм үү бүх юм асан судалсан тийм судалгааны ажлууд хийдэг байсан. Тэгээд 2014 оноос Америкийн Монгол судлалын төв гэж байгууллагын албан ёсны офис нь бас тэнд байгуулагдаад Монголтой холбоотой зүйлүүдийг хийж эхэлжсэн. 2016 онд Christopher Atwood гэж профессорыг Индианагийн их сургуулиас Пенсильванигийн их сургуульд урилгаар авчираад Монгол судлалын профессор болгосон. Тэгээ Atwood багш ирсэн цагаас хойш бол улам тэр Монгол судлалын үйл ажиллагаа их илүү өргөжж ингэж эхэлсэн. 2018 оноос анх монгол хэлний хичээл яг албан ёсоор зааж эхэлсэн. Гэхдээ Америкийн засгийн газрын Fulbright-ийн хөтөлбөрөөр явсан. Багшаар тэр сургалтыг хийлгэж эхэлжсэн. Тэрнээс өмнө нэг зун бас зуны монгол хэлний монгол бичгийн тийм сургалт зохион байгуулаад их олон хүмүүс бас тэнд идэвхтэй оролцож исэн. Монголоос багш очиж зааж исэн. Гэх мэтчлэн ер нь бол их тийм өмнөөс төлөвлөгдсөн олон ажлуудыг хийж ирж исэн. Тэгээд 2019 оноос бол яг албан ёсны багшийн оронтой монгол хэл соёлын багшийн оронтой гаргаад тэгээд Atwood багш надад өөрөө санал тавиад энэ ажлыг та их олон жил хийлээ тий. Тэгээ манайх энэ Америкт монгол судлалыг ер нь хөгжүүлээд монгол хэлний сургалтуудыг бас их сайн хийх хэрэгтэй байна. Хөтөлбөр
бүх юмыг одоо манай энэ Пенсильванийн их сургуулийн шаардлагад хангах хууц ийм зүйлүүдийг одоо их хийж бэлдэх хэрэгтэй байна. Олон оюутнуудад яг орчин цагийн монгол хэл бас монгол бичиг одоо заах хэрэгтэй байна. Ирж ажиллаж чадах уу гэж өөрөө аль биесээр надад хэлсэн. Тэгээд би тэр саналыг хүлээж аваад яагаад тэгвэл одоо би чинь 20-30 жил гадаад хүн монгол хэл заадаг ажил хийсэн тий. Ерөнхийдөө ажил хийгээд л өөрийнхөө төлөө ажиллаж исэн гэсэн үг шүү дээ. Бид нар ажиллаа хийгээд цалингаа аваад тэгээд ер нь бол энэ салбартаа хүн өөрийнхөө чадах хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэдэг үүднээс тэр ажлын саналыг хүлээж авсан. Надад бол бас жоохон хүндрэлтэй байсан л да. Би бол Виржиниа мужид амьдардаг. Тэгээ манай сургууль чинь Пенсильвания мужийн Филадельфиа хотод байдаг. Би 3 цаг машинаар явж очдог тийм газар тий. Тэгтээ хүмүүс одоо гадаадын хүмүүс эрдэмтэд бидний хэл соёлыг хөгжүүлээ, түгээе гэж хичээж зүтгэж байхад бид нар өөрсдөө бас зүтгэх ёстой, туслах ёстой гэдэг үгнээс би тэр ажлыг аваад одоо 3 дахь жилдээ хийж байгаа. За баярлалаа зөвшөө. Нэрэл тийм да тий. Бид нар бол өдөлн тэгж боддог өөрийнхөө ашигтай өөртөө хол одоо орчин тойрныхаа хэмжээнд сэтгэхэд байдаг. Гэтэл бол тэр гадаадад Янгой Америкт Монгол судлыг хөгжүүлэх гэж байна. Хэдийгээр 3 цаг автомашинаар явах гэсэн тэнд байгаа сүүлийн үр дүн хожим бидэнд маш том үр дүнтэй тустай юм да тийм ээ. За тэгээд би Монгол судлалын талаар бол бас асуултууд асуумаар зөндөө юм бодогдож байна. За техникүүд бол Берклид Монгол судлал байсан тэгэл хагдсан гэж би сонсч байсан тийм. Төдийлөн бол сайн бас Монгол судлал ялангуяа энэ ардчлаас хойш энэ төр нэг сайн хөгжлөхгүй байсан юм шиг тэгж бодогдсон. За гэхдээ эдгээрийг ярихын өмнө бол UP-ийн их сургууль Монгол судлалыг үүсгэсэн. Тэр Монгол судлаач доктор Атут багшийнхаа талаар бас бид заавал ярих хэрэгтэй. Бэлэгтүү багш гэдэг үлээ. Тий, бэлэгтүү гэж монгол нэр өвөр Монголд оюутан багт нь багш нь би чад монгол нэр өгье. Монгол хэл сурч байсан багш нь бэлэгтүү гэж нэр өгье гэж хэлсэн байдаг. Тэгээ бид нар ер нь бол бэлэгтүү багш айл гэж хайрласан. Их хөгжилтэй хүн тий. Тэр Индианыг сургууль байхад нь би анх очиж уулзч байсан. Сургууль дээр очиод багш. Тэгээд хин цэрэнчон доктортой бид нэр сургууль дээр очиж явах үедээ Атууд доктортой болон уулзж байсан. Тэгээд дараа нь эдэмжлэгийн ажил дээр хорол дээгүүрэнтэй таарлаж байсан л да. Их гоё хөгжилтэй хүн тий. Тий, маш хөгжилтэй шүү дээ. Атууд багш бол маш зөвхөн одоо түүхч хүн биш, маш их олон талын бас өргөн мэдлэгтэй. Одоо хэлний одоо гарал үүсэлтэй ер нь бүх зөвхөн одоо монголч биш хятад одоо бүхэл олон талын хэлний маш их өргөн мэдлэгтэй, өөрөө маш их сониуч үргэлж юм юу бүх юмыг ингээ сонирхдаг тийм үү. Тэгээд дээр нь Монголд одоо маш их хайртай зүрх сэтгэлээсээ үргэлж дэмжиж ингэж одоо юу хийх үү яавал Монголыг бид нар ингэж одоо энэ их сайхан түүх соёлын ард түмний хөнд хүргэх үү үргэлж тийм сэтгэлээр юмд ханддаг. Тийм их сайхан хүн манай багш чинь. Стал эрдэмийн хүн. Ерөөсө эрдэм намын хүн тэгээд би бол жишээ нь янз бүрийн ажил санаачлаад одоо багшаа хоёлаа ийм хийгтэл ерөөсөө дэмжин. Тэгээд бас өөрийнх нь санаа бодол нь маш их сонирхолтой санагддаг надад. Би жишээлбэл одоо таныг урьж лекц уншуулъя гэдэг санал гаргахдаа за багшаа та одоо энэ яг ингээ Монгол лам хүн та одоо юу сонсвол сонирхолтой байх вэ оюутнуудад гэдэл асуухад маш олон сонин сэдв гаргаж ирж байгаа. Одоо бидний дандаа л өдөр тутам нэг ярьдаг юм биш те. Маш их сонин. Би жишээлбэл одоо Монгол лам нэг өдөр юу хийдгийг. Тийм Монгол ламын нэг өдрийн амьдралын тухай би мэдмээр байдаг. Би Монголд очихдоо, өөр Монголд очихдоо ерөнхийдөө одоо ингээл хийдүүдээр ороод лам нартай уулзаад ингээд л явдаг. Тийм ээ ном уншдаг, бүх юмыг хардаг. Гэхдээ би тэр надад их сонирн байна гэж жишээлбэл тийм сонирхолтой юм надад. Тэр надад ч бас сонирхолтой байсан. Би бас юу хийдгийм бол доо гэж бодоо. Тэгээ би танаас суугаад тэр лекц та хийсэн шүү дээ. Тэгээд тэрэн дараа нь манай оюутнууд бүх хүмүүсээс өндөр үнэлгээ авсан. Энэ бол одоо маш их энгийн юм шиг боловч баг одоо монгол хүмүүсээс асуух монгол байдаг хүмүүсээс асууч гэсэн баг мэдэхгүй бах тийм ээ. Нэрэл ам хүн юу идэм бол гэж. Тийм би тэгээ таныг бас дараа нь тэр лекцүүдийг бас хүмүүст уншуулах сонирхолтой байх шиг. Баярлалаа. Тийм ээ. Ер нь бид нар тэр энгийн зүйлийг бас тийм тодорхой ингээд мэдээллийн түвшинд энэ төр оруулдаггүй юм байна гэж би тэр үед бас бодсон шүү. Жишээлбэл Монгол ламын нэг өдөр гээд ингээд хайхад
яг монголчууд бид монгол хэл дээрээ бичээд хайхад бол зэгцтэй юм гарч ирэхгүй байхгүй юу? Тэгээ яг бид яг өөрийн амьдрал болсон хойнд ингээд бичээд оруулаа. За яг ингээд тэгдэг гээд ингээд хийж исэн. За ингээд этүүд багшаагаа талаар бол бас дурсахад бол сайхан байна. Монголчууд бол судлааны хүмүүсүүд бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ энэ хүний тэр сэтгэл зүрх хэрхэн Монголын соёлын төлөө, Монгол хэл соёлыг дэлгэрүүлэхийн төлөө өргөлж цаг хугацаагаа зарж идэг вэ гэдгийг бас сонсоход сайхан бахаа гэж ингэж бодож байна. За хэл бол маш чухал зүйл юм да, ер нь бол тийм ээ. За өв соёл гэж ярьж байгаа тийм. Өв хэл соёл гэдэг ийм шинэ нэр томьёо одоо сонсогдоод байгаа. Тэгтээ зэрэг энэ өв хэл гэдэг ойлголтын талаар бидэнд нэг тайлбарлаж өгөөч гэж хүсэж байна. Тийм, өв хэл соёл гэдэг нь ерөнхийдөө бид нар орчуулж одоо яг монгол хэлэнд оноож гаргаж ирж байгаа нэг тийм шинэ нэр томьёо гэх юм уу. Юм л да. Тэгээд heritage speaker гэж тийм нэр томьёо байдаг. Тэр нь болохоор одоо тухайн өв соёлтой хүмүүс өөр улсад одоо гадаад улс оронд төрж өсөж байгаа одоо хүүхдүүдийн одоо хүүхдүүдийг л хэлж байгаа юм л да, өв хэлт ингэж жишээлбэл одоо монгол хүүхд Америкт төрж байна тийм ээ. Яагаад их хэлээ биш юм бэ гэдэг хүмүүс бас бид нарт амааралтын их хэлнэ штэ гэдэг. Тийм их хэл гэдэг чинь одоо эх орондоо амьдарж байгаа ээжээсээ сонсож сурдаг, бүү дүү аялахаас ахуулаа сонсож сурдаг. Тэр чинь одоо хүний их хэл байна штэ. Гэтэл өв хэл гэдэг чинь болохоор одоо жишээлбэл Америкт төрсэн бидний хүүхдүүд жишээлбэл нэг 20 эдтэй хүүхдэгт чинь монгол хэлээ мэдэхгүй. Одоо тийм учраас одоо шинээр ингээд гэр бүл болоод хүүхэд төрөхлөөр тэр хүүхдтэйгээ одоо шууд англи хэлээр нь ярьж эхэлж байгаа байхгүй төрснөөс нь. Тэгэхээр тэр хүүхдийн чинь их хэл нь биш болчихж байгаа. Нөгөө бусад үед хэрэгэлдэг одоо нийгмийн харилцаанд ордог хэл нь өөрийнх нь одоо үндсэн хэл нь биш. Гэвч эцэг эхийнх нь одоо өвлөж авсан өв соёл гэх юм уу. Тийм утгаар нь бид нар тайлбарлаад өв хэлтэн гэдэг юм шинэ одоо нэр томьёо гаргаж ирж байгаа. Одоо яг тэгвэл 20 жилийн өмнө 30 жилийн өмнө монголчууд ч одоо гадаадд гарч эхлэв шүү дээ 30 жилийн өмнөөс ч юм уу тийм ээ ардчлал гараад тэгэхээр зэрэг одоо тэр хүүхдүүдэд бид нар яах ёстой юм бэ? Яаж хэл соёлыг нь дэмжих ёстой юм бэ? Яаж бид нар тэрийг одоо өв хэлийг нь өвлүүлж үлдээх ёстой юм бэ гэдгийг том шин одоо нэг баг тийм шин салбар гэж гэдэг юм уу шин тийм гарч ирж байгаа байхгүй. Тийм байна. Одоо аргагүй цаг үеийнхэн одоо нөхцөл байдлаас үүсэж яах гэсэн үг байна шүү дээ тийм. Нэг эсэндээ бид нар өмнө бол их хвчлэн гадаад оронд очиж суралцдаг амьдардаг байсан бол бүр тэнд суурин амьдардаг тийм монгол хүмүүс бий боллоо. Тэдгээр хүмүүсийн өр хөвгтүүд дахиад хоёр дахь үеийн гарч ирж байна. А тэдгээр хүмүүст бий болж байгаа хэл бол их хэл биш харин өв хэл, өв соёл гэдэг ийм одоо зарчмаар явагдах нэ гэж ингэж ойлголоо. За энэ сонин юм байна. Мөн одоо өв хэл гэдэг ойлголтын талаар бид дахин мэдэх. За тэр ойлголтыг бол бид ойлгодог, хэрэгэлдэг, түүнийг хэрхэн одоо хадгалах, сургах вэ гэдэг асуудлууд гарчих юм байна гэж ингэж бодлоо. За тэгээд өв хэл соёлын талаар сургалт яваад эхэлсэн тий. Тэр сургалтынхаа талаар тавч ярих боёо. Бид саяын цар тахал чинь мэдээж олон мянган хүний аминд хүрсэн их хэцүү цаг үе бид нар тохиолдсон. Сайн талаас нь одоо харах юм бол энэ нь бол хүмүүст нэг тодорхой хэмжээний одоо тийм зогсолт тийм үү? Одоо нэг юм бодох, өөрийгөөс ойлгохоос ихсүүлээд олон юм бодох юм цаг өглөөлдөө минийхэр бол тэр үед нь бид нар хүүхдүүд бүгдээрээ гэртээ сууж исэн. Тэгээд тэр үед нь бид нар ер нь одоо энэ үеийг ашиглаж хүүхдүүдэд энэ монгол хэл соёлыг нь одоо заах хэрэгтэй юм байна. Бид нар цахимаар одоо дэлхийн хүүхдүүдэд хүрж болох юм байна. Яаж амархнаар, яаж хүүхдийг сонирхолтойгоор одоо энэ монгол хэлэнд дуртай болох вэ? Яаж монгол хэл заах вэ гэж бид нар бодож эхэлсэн. Тэгээд тийм шинэ хөтөлбөрүүд бэлдээд хүүхдүүдэд зааж эхэлсэн. Ер нь бол эрчимтэй заасан. Яа хүүхдүүд угаасаа хийх юм байхгүй гэртээ байсан учраас аав ээжүүд ч гэсэн тэр нь зөвшөөрч идэвхтэй оролцуулсан. Ерөнхийдөө манай монгол аав ээжүүд чинь нэгдүгээр гадаад амьдардаг. Одоо энэ дотоодтой ч бараг адилхан байх тоо. Одоо маш их завгүй ажилдаг. Тэгээд хүүхдүүдтэй нөгөө нэг юм гэвэл хүүхдүүдтэй хэл соёлын сурах гэдэг юм дээр ер нь нэлээд хоошоо суудаг. Тэр хүмүүс юу гэж чухалчилдаг вэ гэхээр төгөлдөр хуурын хичээл, балет одоо юу гэдгийг тийм үү? Бусад спорт тэр хүүхдээ хөгжүүлэх хичээлүүдийг нь тэрэнд нь одоо хагас бүтэн сайнныхын цагуудыг
тавиад тэгээд монгол хэлний одоо хичээл хийх цаг манай хөх завгүй тийм хичээлтэй учраас монгол хэлний хичээл хийж чадахгүй гэж хэлээд байдаг байхгүй юу. Тэгээд тэр тийм учраас бид нар тэр цар тахлын үеэр бол хэрчмтэй заасан. Буцаад одоо ингээд бүх юм хэвэн болоод эхлэхээр дахиад хүмүүс бас ерөөхдөө ихэнх нь тэгж яриад буцаад л тэр энд орцсон байгаа л да. Тэгээд бид нар бол эцэг эхчүүдийг бас их маш их боловсруулахыг хичээж байгаа. Яагаад энэ юу хэлэн чухал юм? Монгол хэлний бүр 1 цагийн бүр ганцхан 40 минутын хичээл бүр доор хаяж 7 хоногт 1 удаа авах. Тэр нь баг төгөлтөр хуураас нь илүү тийм үү одоо спортоос нь баг илүү чухал юм гэдгийг л бид нар ойлгуулах гал хичээгээл байгаа л да. Тийм ээ, ер нь бол тэр өөрийнхөө хүн үндэсний онцлогоо, өөрснийхөө хэлээ энэ бүгдээгээ бол эзэмшиж явах заавал хэрэгтэй. Соёлоо тий. Одоо тэр гадаад байгаа өндөр технологийн талаар бусад соёлтыг бол явцдаа эзэмшиж болно. Тэр бүгдийг сураад боловсрол эзэмсэсний дараа тэр хүн өөрийнхөө онцлог юм иргэн харах үед монгол хэллээ мэдтгүү, монгол соёлоо мэдтгүү тий. Ийм байх юм бол одоо их харамсалтай. За монголчууд бол 20 жилийн өмнөөс ингээ гадагшаа яваад эхэлсэн. Одоо баг 30 жил ч юм уу тий арч хэлснээс хойш. За ингээд үзэх юм бол одоогийн насанд хүрсэн хүүхдүүд бол дөнгөж нэгдүгээр үе тий гадаадд төрж өссөн хүүхдүүд бол монгол хэлгүй өсч байна. Яг одоо бид нар амьдрал дээр нь харж байхад бол монголоор ярьдгүй шүү дээ хүүхдүүд одоо гарцсан хүүхдүүд. Гэтэл энэ 2 дугаар үеийн хүүхдүүд маань бол монгол хэлээ марчна гэдэг чинь бол бид бас гадагшаа амьдарч ирснээс хойш маш хэтэрхий хурдан уусч байгаа юм маягтай тий. Тэгтэл бол энтгүүд хятад солонгос ийм хүмүүс чинь бол тийм 100 жил амьдарсан хүмүүс ерөөсөө өөрсдөө хэлээ мартдаг, соёлоо мартдаг. Ийм байдалтай ингээд байгаа харагдаад байдаг. Тэгэхээр одоо бол 4 5 дугаар үе энэ явж байна. Тэдгэр хүмүүсийн хувьд бол тэгэхээр тэднэрөөсөө хэлээ мартахгүй, соёлоо мартахгүй ингээд яваад байна. За тэгэхээр бид харин одоо яг хүүхдүүдтэйгээ багаас нь яаж ажиллах вэ? Бид нар одоо шинэ юм тулгарч эхэллээ шүү дээ. Яаж ажиллах хэрэгтэй болж байна уу? Одоо илүү нарийсгаж асууж байна л да. Тий. Энэ их олон зүйлээс шалтгаалж байгаа юм. Яг одоо тэр 50 100 жилийн одоо цагаачлалын түүхтэй ард түмэн чинь одоо бодвол эхэндээ бас тэр асуудалтай тулгараад өнгөрсөн л байх хэвээр тийм ээ. Тэгэхдээ биднээс ялгаатай нь юу вэ гэхээр тэр хүмүүс олуулаа. Маш олуулаа. Одоо хятад солонгос одоо тэр таун гэдэг ш хотхон бариагүй одоо Америкийн том хотууд баг байхгүй шүү дээ. Чайна таун гэж хятадын том тосгон байдаг. Тэнд чи очиод хүмүүс очиод бүгд юмаа худалдаад авчиж дэлгүүр хоршоо өсчин одоо банк санхүү юу гэдгийг хүний хэрэгэлдэг бүх юмнууд нь яг тэр хэлээр нь яг тэр газар нь байж идэг. Бид нар тэрийгэ байгуулсан байх жишээтэй. Бид нар бол хитрхи цөөхөн, хитрхи цөөхүүлээ, хитрхи баг учраас илүү амархан нэгдүгээрт уусаж алах болж байгаа юм шиг харагддгийг надад. Хоёрдугаарт гэвэл тэд нар чинь цаанаасаа төр засгийн бодлоготой том улсууд одоо солонгосууд чинь бол бүх газар сургуулиудаа соёлынхоо төвийг хэл соёлынхоо төвийг байгуулчихсан тэндээ очдог. За тэгээд хятадууд засгийн газраас хятад хэлний одоо том төвүүд сургуулиудтай заадаг байх жишээтэй. Нөгөө талаасаа сүм гэж их том юм байна. Сүм гэдэг чинь бас одоо хүмүүсийн хэл соёлоо хадгалдаг, уулздаг, цагаа өнгөрөөдөг чухал газар нь шүү дээ. Одоо жишээ нь манад одоо юу гэдгийг DC орчимд одоо тийм буддийн нэг сайхан сүм хэд байдаг бол эн чинь бүтэн сайн өдөр аав ээжүүд нэрээд хүүхдүүд аав ээжүүд нэрж хурал наманд ороод одоо хичээл юу гэдгийг тийм ээ. Одоо бурхан шашны хичээлээ сурдаг юм уу? Бясалгалаа хийдгүү тэр хооронд нь хүүхдүүдийг нь бид нар ялгаж аваад ингээ хэл соёлоо тоглоом наадмаа хийгээ шагаамаа тоглолдог юу ч байдیں۔ Одоо эн чинь айгүй тийм том зөвхөн юу биш. Хувь хүний зүйл биш энэ чинь төр засгийн бодлого цаанаа тийм их том олон юм байгаа л да. Тэрнтэй бас холбоотой манай монголчуудын хүүхдүүдийн хэл соёлоо алдах үзэгдэл чинь ер нь бол. Тийм ээ. Би бас энэ талаар нөгөө та бүхэнтэйгээ хамтдаа бас ярилцдаг байсан учраас Mega Buddhist Cultural Center гэж үүсгээд тэгээд оролцсон тий байх хугацаанд ингээд яг хуу тэнд бол хүмүүс хичээл ордог байсан буддийн хичээл хүүхдүүд бол төдийлөн хандаж чадаагүй тэгээд ковидын нөхцөл байдал үүсээд хараахан чадаагүй л дээ. Түүнийг бол бас хүмүүс арай илүү өргөн хүрээтэйгээр ойлгомоор л байна л да. Тэгээд бусад улс үндэстнүүд сүмийг хэрхэн одоо өөрсдийнхөө хэл соёл түүх уламжлал хадгалах одоо тэр хүрээллийг бий болгож байдаг вэ
За тэдгээр 5 жил, 10 жил, 20 жилийн дараа хэрхэн үр дүнгээ өгдөг вэ те? Тэнд одоо илүү сайхан боловсролыг эзэмшиж байгаа хүүхдүүд маань дотроо Монгол хүн болж Монголын хэл соёл өөрсдийнхөө улс орноо үзэх тэр хандлагууд нь бол магадгүй эргээд улс орноо хөгжөөд дэвшигт нь бол гол үндсэн үзүүлэлт болох байхаа гэдэг. Ингэж болдгийн. За монгол хэлний соёлын дархлааг хэрхэн тогтоох вэ? За хэл соёлын дархлааг хэрхэн тогтоох вэ гэдэг чинь бас их ерөнхийдөө бас их том асуудал, маш их одоо эсэгчүүдийн өмнө одоо тулгардаг, гадаадд амьдардаг хүмүүсийн өмнө тулгардаг их том асуудал. Яг тэгвэл ерөнхийдөө цагаач хүүхдүүд, цагаач гэр бүлд өсөж байгаа хүүхдүүд одоо тэр том Америкаар бодоход тэр том нийгэм рүү яваад орохоор яалтчгүй одоо нөгөө жижиг одоо цөөх гэдгээ мэдэрдэг тийм ээ хүүхэд. Тэгвэл бид нар одоо хувьдаа бид манайх 4 хүүхэдтэй. Тэгээд бид нар багаас нь яаж одоо тогтоодог вэ гэвэл практикл тийм. Тий, одоо бид нар яг амьдрал дээр яаж тогтоодог гэвэл бид нар ерөөсөө Монгол нэр өгөхөөс нь эхэлдэг. Хүүхдтэй Монгол нэр. Одоо Америк төрж байгаа хүүхдүүд чинь яг гадаад хүүхд шиг шүү дээ. Ерөөсөө дандаа гадаад ихэнх нь баг гэж магадгүй. Монгол нэртэй байгаа хүүхдүүд гэхдээ ерөөсөө хэрэгэлдэггүй. Тэгээд одоо өөрөөр хэлбэл одоо тэр хүмүүст амархан болгож өгч штэ. Одоо намайг одоо юу гэдэг чинь наран цэцэг гэж хэлэхэд хэцүү учраас одоо нэрээ мэдэхгүй Нанси ч юм уу юу ч гэдгийг Мандич гэдэг юм уу нэг амархан нэр өгчдөг. Бид нар болохоор юу гэж хүүхдүүдэд хэлдэг вэ гэхээр Монгол нэрний чинь цаана маш том соёл явдаг тий. Нэрийг хүүхдэд яаж өгдгийг тийм үү тусгай одоо тийм ёс заншилтай өгдөг тийм ээ одоо баруун чихэнд 3 шивндэг аав нэг гэдэг гэхээс ахуулаад тэгж өгөн дээр нь утгатай байдаг яагаад энэ нэрийг чамд өгсөн ингэж утга учрыг тайлбарлаж өгнө тэрийгээр нь байнга дуудана хэцүү нэртэй л дээ манай хүүхдүүдийн нэр чи урт нэртэй одоо жишээлбэл далай гэдэг Бэлгийн далай гэдэг манай хоёр дахь хүүг тэгээд далай гэхээр нөгөө сургуульд багт нэг хүмүүс дали далай гэдэг сонир дууддаг гэдэг миний нэрийг одоо ингэж байх юм аа хүмүүс ингээд багш нар энэ төр гэл тэгдэг. Тэгээ бид нар тийм зүгээр штэ одоо чи далай гэдэг чи одоо далай лам гэж та нар мэдхүү. Далай лам чи далай гэдэг чи Монгол үг штэ ингээ уушин гэсэн үг. Гэл чи хэлээд өгөхөд чиний ямар гоё нэртэй юм бэ гэл хүмүүс тэгнэ. Гэх жишээдээ бид нар гэртээ өөрсдөө ингэж хүүхдээ одоо өөр соёлтой байхаас ичдэг биш. Өөр соёлтой байхдаа би өөр хүн гэдгээр нь бахархаж өсөгдөг. Энэ бол маш их чухал хүүхдэд их чухал юм гэж би боддог. Хүн одоо орчин үеийн нийгэм, орчин үеийн чинь хүн өөрөөс өөр байж ялгардаг юм цаг үе ирчихсэн. Сонирхолтой байж ялгардаг цаг үе ирсэн. Баггүй тийм ээ. Бид нар ч одоо социализмын үе чинь одоо бүгдээ адилхан даалгавар байна. Би нэг өөр юм хийчих юм бол эвгүй бид нар нэг адилхан доо хувцас өмсдөг тий. Би нэг сондгоо юм өмсчүүл эвгүй болдог үе чи одоо өнгөрчихсөн. Одоо тэгэхээр зэрэг хүнтэй уусаж алга болох биш. Өөрөө өөрийгөө авч үлдэх, өөрөө тэрийгэ би сонирхолтой гэдгээ мэдэрхэл их чухал учраас бид нар дандаа тэр тухайн хүүхдүүдэд ярьдаг. Жишээлбэл бас хаяа нэг бас ингээд цагаан амир хүүхдээ ирлэхлээч гэдэг ч юм уу. Одоо нэг ганц нэг үг бас хэлнэ. Зүгээрээ миний хүчин бол одоо өөр соёл мэднэ. Чи тэр хүүхдээс бас нэг хэлээр илүү гэдэг ч юм уу. Ингээд гэртээ ингээд хүүхдүүдэд одоо жоохон онгороод ч гэдэг юм уу тий. Бид нар бол тэгтээ их хэцүү. Гэхдээ тасралтгүйгээр байнга хийхэд маш олон жилийн одоо дараа тэр хүүхэд ойлгож эхэлдэг. Манай охин нэрээс англи нэртэй, Америк нэртэй, Эмили гэдэг нэр өгсөн. Хоёр ах нь бит хоёр бас нэрийг өмөрөө ингээд ахарна. За тэгвэл та хоёр дунд нэрийг өгөх гэж охин ингээд арчлсан замаар шийддэг. Тэгээд миний нэрийг өөд гэдэг болохоор өөд гэхэр чи хэцүү англиар өөд гэж биччихдэг болохоор хүмүүс дандаа буруу дууддаг. Тэгээ багаатаа нэрээ солимоор байна гэл үгүй ээ минийхөө өөд гэдэг чинь маш гоё утгатай нэр шүү дээ. Тайлбарлаж өгөн тий аав чинь чамайг монголчууд чи өөдийг үзэг олгож ингэж бичдэг байсан. Тэгээ чи аав чинь чамайг ухаантай ингээ сайхан ном эрдэмтэй охин болоосоо гэд ингэж ийм нэр өгсөн гэд. Ингээл багаас нь тайлбарлаад хахад 16 хүрч иж сая ээжээ та намайг нэрээ солиорыг гуугаад хахад солиулааг байсан чи би танд ёстой их баярлалаа. Тэгээ манай багш дэлхийн соёл гэж хичээл ордог, хэл соёл гэдэг хичээл орж байгаа юм. Бүр тэр чи одоо 10 дугаар ангид орж хэлж байгаа шүү. Тэгэхэд одоо манай багш та нарын нэр ямар учиртай гэж хэлэхэд би нэрээ тайлбарласан чи ямар гоё нэртэй юм бэ гэж хэлсэн гэж одоо тэр чи 10
жилийн дараа үр дүн нь гарч ш. Тийм учраас уйггүй байх хэрэгтэй тий. Дөнгөж саяхан бас манай охин надад уцтаад хэлж байгаа. Ээжээ та надад нэг гоё Монгол дээл авчираад өгөөч гэж. Би тэрэнд нь маш их урамшиж байгаа юм. Тэгээд тэгснэ манай ингээд олон улсын өдөр гэж болгож байгаа юм. Тэгээд манай найзууд их олон улсын найзтай ш. Тэр Америкч нэг янз бүрийн үндэстэнүүд амьдардаг. Тэгээд манай найз нар ерөөсөө Монгол өөр үндэсний хувцас өмсөж үзээгүй гэж байна. Би аав та хоёрт өстө үнэхээр их баярлж байгаа шүү. Намайг багаас ингэж Монгол хувцас өмсөж сургасанд гэж. Одоо сая хэлж байна. Тэгэхээр энэ би нэгээр юу хэлэх гэж ингэж нуршаад байгаа гэхээр зэрэг ийм нэг удаагийн үйлдэл биш. Ингэж үр дүн нь одоо 10 20 жилийн дараа биднээс гардаг учраас энэ амаргүй ажил гэж хэлээд байгаа байхгүй. Тийм байна. Ястаа үнэхээр нэг мэдрэтгэхээр тэгэж одоо хариулт өглөө гэж бодож байна. Яг тэр дархлаа гэдэг бид нар дархлааны тухай том онолын тухай ярьдаг тий. Тийм биш яг өндөр яг амьдрал дээр практик дээр яаж хүн өөрөө монгол соёлоо хийлээ. Тэгээд өөрөө монгол хүн гэдэг тэр бахархлыг хэрхэн одоо суулгадаг вэ гэдэг бол өдөр тутмын ээж аавын орчин, хэлний орчин, боловсролын төвшин энэ бүхэн бол нөлөөлт юм байна гэж ингэж ойлголаа. За баярлалаа. Ер нь бол Америкчууд нэг тийм сонин зүйлийн Монгол судын талаар яг бодож байна л да. Нэг сони яриа байдаг шүү дээ. Дөрөв би өөрөж яриаг сонсож байхад Америкууд бол дайсны хэлийг судалдаг гэж. За харин социалистууд бол найзаараа хэлийг судалдаг. Тийм учраас 1970-аас 80-аад оны үед бол та харьцуулахтайгаа зэрэг Америкийн нэгэн улсад Монгол соёл бол улам жоохон багас, Монгол судал бол багассан гэж үздэг. Тэр үед нөгөө социалист орн байх үед нэг судалдаг байсан байл л. За 90 он гараад судлаа багасгацсан гэдэг. Тэгэхээр Америкийн нэгэн улсад Монгол судал ер нь одоо хэр байна гэж та бодож байна. Монгол судлыг хөгжүүлэхэд яагаад чухал вэ? Тийм Америкийн нэгэн улсуудын Монгол судалч одоо 1940-од оноос 40-оос 80-аад онд юм уу да. Хамгийн хэрчмтэй хөгжсөн. Одоо Латимор, Клевис, тий, Senior гэдэл олон эрдэмтэд одоо Монгол судлыг өндөрт хөгжүүлсэн. Зөвхөн Америкт үгүй. Ер нь дэлхийн Монгол судлалд бол Америк тэр үеэрээ бол ер нь толгой зогч ирсэн. Тэгээд яг тэр ардчил юу ясны дараагаас эхлээд одоо Арабын улсууд ч юм уу тийм ээ одоо дайм байлтаа хийгээд тэдний хэл соёлыг одоо илүү ингээ сонирхож эхэлж байгаа л да. Тэгэхээр яг одоо дайснаа судалдаг гэдэгтээ чи би бас яг санал нэг байгаа. Жишээ нь би төрийн департаментын гадаад харилцааны дээд сургууль багшилж исэн тэр үед. Тэгээд үүсгэхэд бол одоо монгол хэл ч юм уу жижиг тийм хэлнүүдийг багасгаал нийгмийн араб гэж одоо 100 гаруй багш шинээр нэмж аваад араб хэлч одоо 22 3 улсад ирдэг гэдэг бол өөр одоо аялахтай тийм ээ хэлнүүд гэхэд ингэж одоо судалдаг яг л дайснаа судалдаг гэдэг бол юу л да үнэ л дээ. Тэгээд дайснаа ч юу баг өрсөлдөгчөө гэж хэлэх юм да тийм ээ өрсөлдөгчөө ч юм уу судална гэсэн үг баг. Тэгээ одоо бол харьцангуй тэр үетэйгээ тэр өндөр хөгжсөн үетэйгээ харьцуулахад бол одоо тэр хэмжээнд бол хүрч чадахгүй. Нийтдээ борсон тэр эрдэмтэд маань ингээд бүгдээрээ бурхан болоо тийм үү одоо ард нь үлдсэн хүмүүсээ сайн одоо шавьяан бэлдэж чадаагүй ч юм уу нөгөө талаасаа нөгөө монгол судлалаар эрдэмтэн бэлтгэхээр ажлын байр байхгүй учраас тэрийг бас хүмүүс ч ер нь мэдээж эрдмийн ажил хийхдээ эргээд би юу хийх вүлээ гэдгээ бас их бодно шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр ажлын байр нь байхгүй их тийм юу ч хэцүү учраас хүмүүс ерөнхийдөө монгол судлалыг яг дагнаж ер нь гэдэг авч явдаггүй. Тийм ээ дагалдуулах маягаар одоо хятад судлалын хүн Монгол судлалыг нэг хажууд нь авдаг ч юм уу. Тиймэрхүү л яваад байгаа. Тэгээд бид нар яг сүүлийн үед ер нь тэрийг олж хараад ямар ч байсан чадах хэмжээндээ өөрсдийнхөө дуу хоолойгоо хүргэж бид нар юу хийж чадахын тэрийг хий гэж шийдээд тэр Монгол судлалын хурлыг анх манай Монгол соёлын төвийн хамт олон зохион байгуулж эхэлсэн. Нэлээд олон одоо ол нэр хүндтэй том хурал болсон л доо. Тэгээ тэр маань жишээлбэл нэг төрлийн одоо бид нар Монгол судлалыг хөгжүүлэхэд гэж хичээж байгаагийн нэг л юу юм. Тийм тэгээд тэнд бол Монгол соёлын төв гэж байдаг. Тэгээ Монгол соёлын төв бол 2007 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулсан гэж хэлдэг тийм. Тэнд бол Монголынхоо соёлын талаар тэгэл одоо олон зүйлийн талаар идэвхтэй байдаг залуучууд нийлж байгаа даанхныг нь гаргасан. Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр даанх бараг өөрсдөө мөнгө цуглуулж байгаа Монгол центр гэдэг ийм зүйлсүүдийг би та нараас сонсдог л доо. За одоо тэр үеийн
Одоо ер нь үйл ажиллагаа хэр явагдаж байна? Монгол судлаа, Монгол соёлын төвийн анх яг тавьж ирсэн зорилгодоо ер нь хүрч байна уу? Ер нь хүрч байгаа. Бидний том зорилго бол тэр Монгол судлалын хурлыг одоо яг одоо чанартай хэмжээнд бид нар танай хуралд оролцъё гэж одоо Монгол судлаач эрдэмтэд хүсэлтэд гаргадаг тийм хурал болгоно гэж бид нар анх эхэлжсэн. Бүгдээрээ манай бид нар чинь ингээ найзууд их сайхан найзууд болсон бүгдээрээ яагаад гэвэл яг сэтгэл зүрхээрээ нийлээл өөрсдийнхөө бид нар хамгийн анхны хурлаа бүх хүн $100 өөрсдөөсөө гаргаад ингээ хурлыг сурлын үеэр чинь бид нар цай хоол моол одоо бэлдэх янз бүрийн юм хэвлүүлэх барихаас ахуулаад бүгдийг нь өөрсдөө хийж гэртээ хоол ундаа нийлж хийж авчирж өгдөг энэ төр тийм их юу байлаа штэ. Тэгээд одоо бол бид нар яг тэр хэмжээндээ одоо 10 хэд хурал дээрээ бид нар бол тэр хэмжээндээ хүрсэн. Одоо танай хуралд оролцъё гэж одоо дэлхийн өнцөг болон бүрээс одоо Монголыг сонирхдаг монгол судлаач хүмүүс биднэрт хандаж тэрийг нь уншиж бид нар тэрийг хэний илтгэл одоо чанартай байна тийм үү хин ялан сонирхолтой байна гэж харж үзэх хэмжээнд хүрсэн юм өндөр чанарын хурал болсон. Ер нь монгол судлалыг одоо ямар нэгэн улс оронд хөгжүүлэх юуныг цаад үндсэн зорилго нь юу байдгийг. Одоо бид нар чинь юм штэ их цөөхүлээ. Тий арт түмэн штэ. Тэгээд чимээгүй одоо суугаад байхаар бид нар ч л хичээж өөрөө одоо хувь хүн ч гэх юм уу өөрсдөө л хичээж л бид нар одоогийн төвшөнд бид нар тэгж л явж байгаа юм л да. Өөрсдөө одоо юу гэдгийг өөрийнхөө сэтгэл зүрхээр одоо энийг бид нар хүмүүст хүргэх хэрэгтэй. Монгол гэдэг нэг улс тийм үү одоо улсыг нэг хүн ч гэсэн мэдчихээсэ одоо юу гэдгийг тэр Монголыг нэг хүн сонирхоод Монголд аялчаасаач гэдэг ч юм уу тийм үү. Одоо бид нар бол үнэндээ яг тийм төр засгийн дэмжлэг энэ төр гэж тийм юм авдаггүй. Уу авдаггүй ч гэж өөх дэмжлэг байгаа ч үгүй ч юм уу. Тий нэгдүгээрт хоёрдугаарт тэрийг бас ойлгох хэмжээнд хүрээгүй. Аваагүй ч юм байхгүй л дээ тийм ээ. Тий. Одоо эн чинь ерөнхийдөө хүн чинь нөгөө их нутагтаа байхаараа ер нь боддгоо байхгүй их нутгийнхаа тухай боддгоо гэж би бодтыг. Тэгэд ямар ч хүнийг гаргаад тавьчихаар их нутгаа санаад үн цэнийг нь ойлгоод эхэлдэг. Тэрнтэй адилхан бид нар одоо юу хийж чадах вэ гэхээр бид нар чи 20-од жил гадаадад амьдарчлаа. Тэгээд өөрсдийнхөө одоо нутаг орноо нэг хүн ч гэсэн таниулъя гэж явдаг шин. Бид нар бүрийн хийнэдтэй намайг одоо жишээлбэл зүгээр л дэлгүүр хаач нэгэн газар явхад чи хаанхын энэ төр гэд хүн асуу. Чи өөрөө таа гэд би тоглолтыг. Тэгээд та гарч хятад метод бид нар Монгол гэж хинч хэлэхгүй. Тэгээд дараа нь би бүр сүүлд нь яахгүй бол за чи тэгвэл юу яа. Орос хятад хоёрын дунд ямар улс байд ингэ чи утаснаас хараад манай улсын тухай сонсоо үзээрэй гэж жишээ. Тэр чинь би зүгээр би Монголоос ирсэн гэж хэлчихэж болно шүү дээ. Би тэгээд Монгол гэл хүн ороод хайхаар чинь манай тэр энэ сайхан газар нутаг энэ их сайхан тийм соёл заншил бүх өмнө гарч ирдэг болохоор нэг хүн ч гэсэн зүгээр хамаагүй хүн ч гэсэн тэгж яваасаар үзээсэй гэж бодвол бид явсан газар болгонд бол нутаг орноо. Тэгэхээр босоо таны мэдж जैन тэр хэмжээгээр одоо оршин тогтнох тийм оршин тогтнохын тулд тэр хүнийг ч бай, улс орныг ч бай, олон хүн мэддэг, найзалдаг, нөхөрлөдөг. Тэгээд тэрэнд хамтран одоо ажилтдаг, эдийн засгийн солилцоо явагддаг, соёлын солилцоо явагддаг тий. Одоо мэддэг байж ижил тэр хүнийг ч гэсэн хамгаална шүү дээ. Ер нь аливаа зүйлийг бол илүү одоо олон таниулах хэмжээгээр л тэр юм хамгаалагддаг тий. Яг л тийм л зорилго байдаг байх л гэж бодож байна л да. Тий зүгээр яг миний л бодолтой энэ бол за Монгол хэл нь бол Монголын үндэсний оюуны соёлын үнэт төвөө гэж ингээд хэлдэг. Үндэсний соёл иргэншлийн бол язгуур үндэс юм аа гэд ингэж хэлж байгаа болтой байдаг. Улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа мөн гэж ингээд монгол хэлний тухай батаа хайхаар гарчдаг тийм. Энэ талаар таны бодол юу вэ? Ер нь одоо үнэхээр тийм энэ хитрхи үнд айхтар үнэлээд байна уу? Энэ тусгаар тогтнолын баталгаа энэ төр болдог юм уу? Тийм монгол хэл тийм манай монгол хэл чинь ер нь одоо тусгаар тогтнолын нэг баталгаа гэдэг чинь аль бие ёсоор орсон ч байдаг. Ер нь бол маш одоо чухал юм гэж би боддгийн хувьдаа. Яагаад гэвэл хэл гэдэг чинь зөвхөн ярилцдаг хэл биш. Хэлний ард чинь соёл нь явдаг, түүх нь явдаг. Тийм үү одоо шишин шүтлэг нь бүх юм нь хэлтэйгээ холбоотой байдаг. Тэгэхээр чи хүн хэлээ алдна гэдэг чинь үндсэндээ хумаал алдж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм тэгэхээр зөвхөн одоо зүгээр хүний ярьдаг хэл гэж ойлгож тэгж өнгөц ойлгож болохгүй. Тэр олон ямиг агуулсан учраас яа харахгүй одоо нэг улс үндэстний хэл гэдэг бол улс үндэстний яг тусгаар тогтнолын үнэхээр нэг баталгаа бол мөн.
ойлголаа. За 1930-аад оны үед Монгол судлаач Латиморго одоо Харвард их сургуулийн шумаар Монгол тэгээд намайг нутгууд дээр явсан эд төлгийн зөвлөлүүд цуглуулсан ялангуяа бөөгийн тухай, шашны тухай энэ төр олон юмнуудыг бол цуглуулад зураг баримтын дээр бий болгоод тэгээд тэр Харвардын Peabody музейд хадгалж байгаа гэсэн ийм мэдээлэл сонссон. Тэгээд тэдгээрийг бол олон нийт үзүүлэх, таниулах, тэр талаар одоо үсгэлэн гаргах талаар бол нэг баг гаргаад ажилласан. Тэр дотор бол өөрөө байгаа харагдсан. Тэгээд энэ одоо ингээд олоод судалж үзсэн үү? Тэгээд тэр өнгөрсөн цаг хугацаанд одоо байсан тэр зүйлстэй одноос бидний одоо мэдүүштэй зүйлүүд тийм ээ. Бас өгөөжтэй тийм зүйлүүд юу байв? Тийм өнгөрсөн оны 12 сард Америкийн Монгол судлалын төв гэж байгууллагын гишүүд тэгээд бидний нэг 4-5 хүн тэнд очсон. Харвард их сургууль дээр. Ер нь бидний зорилго юу вэ гэхээр одоо Америкийн хойд Америкт гэж байна л да. Хойд Америкт байгаа одоо Монголтой холбоотой өв соёл, соёлын зүйл, ном, сэтгүүл, тийм одоо хүний тэмдэглэл, Монголд аялал зорчсон хүмүүсийн одоо зүйлс, эд зүйлс ер нь одоо юу байна? Тийм үү? Тэрийг одоо боломжийнхаа хэрээр олж илрүүлж, олон нийтэд хүргэж одоо бусдад түгээх тийм үү? Одоо зарим нь одоо юу гэдгийг нөхөн сэргээж хайрлаж хамгаалах байдаг ч юм уу ингээд. Тэгээ ерөнхийдөө яг тийм судалгааны эргэлтэнд оруулах гэдэг зорилготой. Ялангуяа Америкийн Монгол судлалын төв бол тэрэн дээр маш их тууштай ажиллаж байгаа. Одоо тэр олсон материалуудаа өөрсдөө олоод одоо дижитал болгоно гэдэг шүү дээ тийм үү? Одоо дижитал дэлхийн хүмүүст хүрнэ. Тэгээ тийм юм болгох зорилготой нэг тийм багийнхан бид нар яваад байгаа байхгүй. Тэгээд хамгийн сая 12 сар тэр Харвард их сургууль дээр байгаа музейд очисон харамсалтай цаар тахлаас болоод музейн ажиллаагүй бид нар үзнэ гэсэн үзмэр үзэж чадаагүй. Гэхдээ тэн дотор байгаа тэр музейг хариуцсан одоо хүнтэй нь уулзаж ярилцсан яг юу байгаа юм гэж. Тэгээд тэр өөрөө бас Харвардын их сургуулийн вебсайтн дээр Peabody музейн вебсайтн дээр бас нэг хэдэн материалууд нь байна л. Ер нь ерөнхийдөө бол Латиморын тэр 30-аад оны үед Монгол манжуур Бурядаар аялж байхдаа цуглуулсан ерөнхийдөө тийм эд зүйлс бас тийм фото зургийн цуглуулах, гэрэл зургийн цуглуулах байгаа юм байна лээ тэнд нь. Тэгээд онцлог юм нь юу вэ гэхээр яг одоо манай тэр нөгөө 37-8 оны тэр эд одоо лам нарыг босдох хөдөлгөөнөөс өмнөхөн амжаад яваад тэр хүн маш олон ийм зураг зүйлсийг баримтжуулж авсан байгаа их сонирхолтой. Тэгээ зөвхөн одоо манай бодийн шишний university бас тийм бөөгийн зан үйлийг бүр бичиж тэмдэглэж авсан. Яг тэр үед хүн одоо нөгөө Монгол ламын нэг өдөр гэдэг шиг яг тэр үеийн лам нар яг юу хийж исэн гэдгийг баримтжуулж ингэж фото зургаар өөрийнхөө тэмдэглэлээр бичиж авсан. Одоо ингээд хинч харсан байхгүй тийм сони юм ба тэр музейд хадгалагдаж байгаа юм билээ. Гэхдээ бид нар үзэж чадаагүй. Ер нь дараа нэгтгэр нь очиж үзэх зэрэг тэрийг тэгээ гаргаж ирээд олонний танилцуулсан тий. Тийм тэгээд тэр Америкийн Монгол судлалын төв бол бас өөрсдөө тэр музейнуудтай харилцаа холбоо тогтоогоо тэрийг яаж одоо олон нийтэд юуныхан дагуу хүргэх вэ гэдэг талаар бас ажиллаад байгаа. Өстой гоё ажил байна. Тэгвэл дээр хараахан бас үйл хэрэг болж амжаагүй л байгаа юм байна тий. Аха. За Yale-ийн сургуулийн нэг оюутантайгаа хамт Монгол шүлгүүдийг англи хэл рүү орчуулад тэгээд хүмүүс хөргөх гэж байгаа тэр тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдээ би бас нэг ийм сурвалж сонссон. Тэгтээгээ зэрэг эндээс одоо ажиллаж байгаа хүний хувьд ямар тийм сонин зүйл байх вэ гэж ингээд бодоод би жишээлбэл Монгол шүлгүүдийг англи хэл рүү орчуулахтайгаа зэрэг за одоо монгол хэл нь ихтээд англи хэл нь одоо багтаад байдаг ч юм уу. Эсвэл зарим зүйл дээр одоо англи хэл нь ихтээд байдаг тийм монгол хэл маань багтаад байх ч юм уу ингээд юм хэл гэдэг чинь бол сонин шүү дээ. Юуг тодорхойлж өгнө гэдгээсээ бас багтаамж нь өөр байдаг тийм. Магадгүй тэр хөгжлөөд агаад юу илүү төвлөгөө хөгжсөн газараа тэр талын хэлний томьёо тайлбарууд нь илүү байх жишээтэй энэ тэр ийм байдаг. Тэгэхээр тэр шүлэг орчуулгатайгаа зэрэг ер нь энэ дэр ямар одоо хоёр хэдний хооронд харьцаа юм ажиглагдчих юм. Бэрхшээлтэй зүйл юу вэ? Одоо би өөрөө хэлээ англи хэлтэй харьцуулж юм сонсох гээд байна л да. Тий, ер нь Монгол шүлэгч их уран яруу хэллэгтэй тийм ээ. Маш их соёл одоо тэр малчин нүүдэлчин ахуй соёлтой их холбоотой юм тийм зүйлүүд маш их байгаа. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө шүлгийн үгийг орчуулна гэдэг чинь соёлыг орчуулж ийн л гэсэн
санаа маш олон шүлгэн дээр гарч ирж байгаа. Тэгээ шүлгийг сонгохдоо яг би өөрөө уншиж байгаад л өөрийнхөө одоо юу гэдгийг үнэлэмжээрч гэх юм уу юу гэж хэлхий тэгж сонгож байгаа юм л да шүлгүүдээ. Ерөнхийдөө Монгол шүлгийн номууд хэд хэдэн ном орчуулагдсан байдаг юм билээ шүү дээ. Англи хэлэн дээр их цөөхөн тэгтээ. Тэгтээ тэр нь болохоор зөв тийм нэг хувь хүний одоо бүтээлч юм уу тийм ээ тиймэрхүү номнууд байгаа. Тэгээд би өөрөө бодохдоо Монгол шүлэг уран одоо яруу найр гэдэг тэр их сайхан юмыг дэлхийн хүмүүст л мэдрүүлмээр байгаа юм. Одоо тийм уран одоо сайхан одоо өөр гэдгийг нь тэгээд Yale-ийн их сургуульд би нэг курс өнгөрсөн жил заагаад миний тэр шав болж орж ирсэн оюутан яг тийм утга зохиолын ялангуяа Оросын яруу найраг орчуулдаг тийм бүр мэргэжлийн одоо тийм докторийн оюутан баггүй юу. Тэгээ Джон Микэдэш гэж залуу байгаа. Тэгээ тэр хүү бол монгол хэл мэдэхгүй. Монгол хэлээр ер нь сайн байна уу? Баяртаал гэж хоёр үг сурсан юм шиг байна. Миний өмнө нэг тийм хичээл бас авч исэн гэсэн. Тэгээд Джон Вит хоёр ингээд монгол шүлэг орчуулъя. Ер нь одоо ийм юм байхгүй би хэлсэн. Одоо энийг ингээд бас дэлхийн нийтэд таниулмаар нь хоёлоо зөвөр нэг ингээд нэг юм орчуулад би нэг цалин аваад ингээд чи нэг ингээд юм хийх биш. Хоёлоо энийг ингээд жоохон юм болгоул яасан. Яг бол тэр залуу үнэхээр мэргэжлийн орчуулагч баггүй надад маш их таалагдсан. Ерөнхийдөө энгийн сонирхогч хүмүүс юм уу судлаачид ингээд шүлэг мүлэг орчуулсан тохиолдол байгаа шүү дээ. Бас ер нь байдаг, оролдож үздэг. Тэр бол мэргэжлийн орчуулагч тийм орчуулгын одоо мэргэжлийн үнэтэй таарсандаа би их олзуурхаад тэгсэн чи хүлээж аваад тгийгээд. Тэгээ үнэхээр өөрөө бас ингээд Монгол яруу найраг шүлэгээ хайсан чи ерөөс тэгж олигтой олон юм бас олж чадаагүй гэж байгаа. Тэгээ хоёлаа хийгээд эхэлсэн. Тэгээ эхэндээ хоёлаа хийгээд энийгээ яана гэх. Тэг зөвхөн шүлэг орчуулах чинь надад ч бас хэцүү. Би миний англи хэл чинь тийм мэргэжлийн төвшний одоо шүлэг орчуулах хэмжээнд өчүүхэн өгөхгүй шүү дээ. Тэгээд би тэр соёлыг нь тайлбарлан зураг хөрөг үзүүлнэ. Өөрөө босож явж үзүүлнэ. Миний хичээл зааж байгааг харуул манай нөхөр энэ төр чинь бүр шоолж инээ энтэй би чинь тэмээ мэмэний явдлыг өөрөө босож ингэж камераараа үзүүлээд энийг хэлж байгаа гих жишээтэй хөгжилтэй юм их олно. Тэгээд яг орчуулахаар зэрэг заримдаа ингээ орчуулсан шүлгээ харахаар би англиар нь уншихаар нэг тийм энэ одоо англи хэлээр уншихаар хүнд тийм их сэтгэл өөх үү гэж харагдахаар бас надад санагдана. Одоо жишээлбэл би хин лавсрангуйн нөгөө хормын зар гэж шүлэг гэдэг чинь нөгөө үүний сүүл хөл дундуураа оруулсан намрын өдөр тий намрын өдөр гэж байгаа шүү. Намрын ерөөсөө өөр үг байхгүй. Үүний сүүл хөл дундуураа оруулсан намрын өдөр гэл хар нүдэн чиний хормын зарыг олны салхинаас сонслоо шилж байгаа тий. Тэгэхээр чинь одоо гүүний сүүл хөл дундуураа уруутсан өдөр гэдэг чи одоо ямар өдөр юм? Тий. Чи одоо нэг сайхан өдөр юм уу, муухай өдөр юм уу, салхитай өдөр юм уу, нартай өдөр юм уу гэдэг. Энд чи цаана маш их том юм Монгол соёл явж шít. Одоо малчин хүмүүсийн ингээд одоо дахуу одоо тэр мал аж анзаарч харж хэлсэн. Тэгээд би ямар өдөр гэж би өөрөө ч бараг сайн мэдэхгүй энэ одоо яг яасан. Тэг ингээд асуугаад би тэр зугаатай шилжил гэдэг бүлэгнэн дээр асуусан. Тэгсэн чи хүмүүс маш гоё тайлбарлаж өгсөн надад. Энэ чи ингээд намрын нэг юм зэврэн өдөр ингээд салхитай болохоор одоо гүүний сүүл нь ингээд хоёр хөлнийхаа тий хөлнийхэн дунд ороод ингээд урагшаа. Атуу чи нөгөө салхи урууд зогсчихдаг шүү дээ. Урууд зогсдог гэд. Ингэхлээр би чинь Жонд энийгээ тайлбарлаж өгч байгаа байхгүй. Энд чинь зүгээр нэг ганцхан мөр ийг тайлбарлахад одоо ийм их хүч ажил орно гэсэн үг. Хөлөгтэй өдрийн тухай, цаг агарын тухай ярих болох нь. Цаг агаар, өдөр соёл, тэр хүн малчин хүний тэр морь малаа ажиглалт тийм олон юм дээр үндэслэж хийж байгаа. Тэгээд мань хүн орчуулахдаа яг ингээд нэг тийм chilly autumn day гэдэг одоо их тийм сэрүүн хөтөн өдөр гिचээд тэгээд ард нь тэр одоо тэр морины сүүл нь хоёр хөлтөнд дураа ороод ингээ урагшлсан барьсан гэдэг ингээд тэгтээ тэр хүнд бас хэцүү байхгүй. Тэрий чинь бас айтайхан орчуулах хэрэгтэй шүү дээ. Одоо химнэл мэмнэлийг нь тааруулж зүгээр ингээ биччихгүй үргэлж гих мэдчлээ юм их хэцүү нүсэр ажил. Тэгээд тэр Джон Мик чи бас битэрийн хийж байгаа ажлын нэг онцлог нь бол юу байгаа юм? Зөвхөн орчуулаагүй. Тэр хүн өөрийнхөө тэр барууны одоо утга зохиолын одоо яруу найргийн одоо үнэлэмжээрээ одоо тэр монгол шүлгийг доор нь ингээ комент гэж юм том юу бичиж байгаа юм. Тайлбар бичиж байгаа. Тэр бол баг өөрөө тийм судалгааны ажил шиг. Одоо энэ манай одоо зөндөө их олон хүмүүст хэрэг болох юм. Жишээлбэл бас тэр зүүдний говь гэдэг шүү дээ тийм үү? Одоо дуу халдсан тийм.
Тэгээ тэрийг чи орчуулахад мань хүн зүгээр ингээд би тайлбарлаж өгөөд ийм очиртай одоо тэр чи тооноор ингээд нөгөө сарны юу гэрэл ингээд тусдаг шүү дээ сүүн дээр тийм ээ. Тэгээд бүгдийг тайлбарлаж өгөнгүүт мань хүн орчуулчаа дараа нь маш сонирхолтой ийм юу бичиж байгаа юм даа. Би уншихаар надад маш их сонир. Миний бүр огт хараагүй өөр өнцгөөс бичиж байгаа. За одоо тэр сарны тусгал тэр зүүдэнд ирж байгаа ээжийнх нь юу хоёрч хоёлаа тусгал бодит юм биш те. Хоёлаа ингээ юмны тусгал. Тэгээд тэр ботгон тэр тогоонд байгаа сүүн магадгүй одоо тэр ингэний одоо тэр сүүний юу энэ төр гэдэг ингээд тэрийг маш их сонирхолтой. Би бол Жонийн тэр бичсэн юуг уншихтаа өөр би бол хизээч тэр өнцгөөс нь харж үзээгүй юм. Тэр хүн уран зохиолын яг яруу найргийн одоо өнцгөөс нь хэмнэл бүх зүйлийн тэр зохиогч юу гэж яаж харсан, яаж зэрэгцүүлсэн гэдэг ингээд тийм онлын сонирхолтой юмуд оруулж ирдэг. Тэр нь бас бүр илүү сонирхолтой. Тийм байна. Тэгвэл одоо таны шаг бас гайхалтай тэр Монголын шүлгийг орчуулдаг орчуулагч гарч ирэх юм байна. Ер нь Монголын одоо орчин цагийн энэ номуудыг орчуулдаг англи дээр маш гоё орчуулдаг хүмүүс бас цөөхөн байдаг шүү дээ. Харин бас эрдэмтдийн хуралд оролцоод байдаг хин Саймон гоё орчуулдаг тий. Би өөр одоо сүүлийн үед их сайхан орчуулж байгаа хүмүүсийг бас сайн мэдгүй л яг өнгө сандж байгаа болохоор тэр төдийлөн судалдаг болохоор мэддэг байна. Бид нар чинь тэгээд нэг тийм хүн олоод авахаараа одоо Монголыг сонирхсан хүн олоод авахаараа Монгол дуртай болгож яаж монгол юмнуудыг хэлэх үү? Яаж монгол дуртай болох уу гэдэл. Би чинь Жон руугаа ном явуулна, монгол гэр мэр явуулна, ингээд хүүхэд шуухтан тийм ингээд өөрсдөө бид шуухаа ингээд татаж нөгөө монгол руу жоохон юугийн сонирхлын татуулах гэдэг хуваарэ ч гэсэн хичээж шүү дээ. Зөв. Би нэг гоё сонирхолтой зүйл өгнө дотроо ботцсон байгаа. Тэр нэг монгол хүмүүсийн нэг юм эд юмнуудыг бас цуглуулад бид нэг ярьжсэн шүү дээ нэг. Би тэгээд хиндэ саруулда хэлсэн юм аа нэг би багшийнхаа нэг дээлийг өгнө. Тийм. Би тэрийг одоо өгч явуулна. Гэнт одоо сансан дээр ер нь энэ олон түмэн бас гэрч болог. Тийм. Мартчихдаг шүү. За хүүхдүүд ер нь их хэлээ мартахгүй байх бас шаардлагатай байдаг тий. Энэ үндсэн шалтгаан эсвэл за их хэлээ мартах юм уу? Эсвэл одоо сурахгүй байх шалтгаан юу вэ? Одоо ингээд зарим хүүхдүүд чинь ингээд сурж өгөхгүй байгаад байна шүү дээ. Их сонин. 4-5 хүмүүс хүрчээд байгаа хүмүүс монголоор сайн ярьдаггүй ч юм уу ийм бас байдал харагдаад байдгийн. Тэгэхээр эцэгхийн одоо боловсролын төвчин ч юм уу хэлний одоо орчин энэ төр энэ хамааралтай юу? Яагаад одоо сүүлийн хүүхдүүд ингээд монгол хэлээ сайн сурж өгөхгүй байна? Тийм тэр чинь нэг хэд хэдэн үндэслэл байгаад байгаа юм. Нэгдүгээр гэр бүлийн орчин. Одоо эцэгхийн боловсролын төвшин гэж бас хэлж болно. Ерөнхийдөө одоо энэ их өв хэл нь чухал юм шүү. Тийм ээ энэ хүүхдэд энэ өв хэл гэдэг зүйл нь бол үнэт зүйл шүү гэдгийг маш их одоо ойлгуулж өөрөө ойлгож тэрийг ингэж хичээж хийх юм бол бас үр дүнтэй байгаа. Сонирхлын хөдөлгөж хөргөж. Хоёрдугаарт гэвэл бидэнд яг тэр багаас нь хүүхдэд одоо сонирхлыг нь татах тийм бүр одоо судалгааны үндсэн дээр хийгдсэн тийм ном сурах, бичих, гарын авлага эсвэл жижиг хүүхдийн ном ерөөсөө тийм юм бараг байхгүй гэж хэлж болно Монголд. Маш цөөхөн байгаа байвал одоо дөнгөж 1-2 ном гар би дандаа ингээ хайж явдаг байхгүй би ч өөрөө хүүхдтэй аач охинтой ингээд хүүхдтэй хайхлаар зэрэг ерөөсөө тийм хүүхд байхгүй. Одоо Монгол бид нар ч одоо хүүхдийг 0-2 насыг нь ингээд нэг жоохон том болгодог одоо нэг тэжээх маягтай гэж хэлэх юм уу юу гэж хэлэх юм те. Одоо хоол ундын өгвөл ингээл эрүүл сар бол өсгөх гэсэн нэг тийм юм дээр л үнэлчихэд байгаа болохоос гэтэл яг өгтөө бол тэр 0-5 нас чи яг тэр хүүхд 0-5 нас чинь тэр хүүхдийн одоо хөгжил өөрийнх нь ямар хүн болж өсөх, ямар хэл соёлтой байх, юуг авч үлдэх бүхэл бүтэн хүн тэр хугацаанд бүрэлддэг. Гэтэл бид нар ингээд эхний хэсгийг ингээд орхитуулчихж байгаа. Яг бол угаасаа одоо та ингээд номын дэлгүүрт очиод аваад үзье гэхэд үнэхээр нэрээ 13 дотор л ном байгаа. Гэтэл яагаад н гадаад хэлэнд алдагдаад байна вэ гэвэл тэд нар чинь судалцсан одоо англи хэлний ихтэл өчнөө мянган видео, кино, жижиг ном тий одоо хүүхдийн ном гэх чинь Америкт та мэдэн шүү дээ ингээд одоо өчнөөнөрөө байгаа шүү. Үг үсэг заадаг бүр юм шинжлэх ухааны үндэстэй хийгдсэн номууд. Тэгээ тийм материалууд нь байхгүй учраас хүүхд чинь тэр гадны юм илүү хөөрхөн, илүү амархан байгаа болохоор
тэрийг нь илүү хэрэгжилж байгаа байхгүй. Монголд юм байдаг ч гэсэн тэр нөгөө сэтгэл зүйд нь хүүхдийн сонирхол татах насныхаа онцлогт нь энэ төр тэгсэн чинь тухайн үндслэлгүйгээр хийчихэд байгаа учраас хүүхдийн татагдахгүй тийм. Ер бараг шахуу байхгүй дээ. Ер нь бол одоо тэр нэг ингээд жишээлбэл нэг үс мэс тэмтэрдэг амтны нэрмэртэй ном энэ төр чинь саяхан одоо нэг хэдэн жилийн өмнөөс л байж байгаа. Тэгээд хязгаарлагдсан. Тэгэнгүүтээ гинтхэн одоо 6 нас хүрдэг ч юм уу сургуульд оронгууд л одоо юм заах хэрэгтэй гэдэл эхэлдэг. Тэр хүүхэд чинь өгүүлэхийн эрхт ялангуяа гадаад төсөж байгаа хүүхэд чинь яг төрхөөсөө л сонсож хэлэхгүй болвол өгүүлэхийн эрхт нь одоо зарим их шиг аваа гадаад хүн шиг болчдөг байхгүй. Одоо нөгөө хэлж чадхаа бэлчдэг. Хоолон гэм гама гэж хэлж чаддаг шүү дээ. Гомон гэвэл гомон ч гэдэг юм уу. Тийм. Тэгэхээр зэрэг тэр чинь бас тийм хүүхэд бид нар одоо тийм юм хангалттай биш учраас хүүхдүүд бас сурахгүй байгаа байхгүй юу. Тэгээ одоо бид нар энэ сүүлийн хэдэн сард тийм хүүхдийн яг насанд сэтгэл зүйн онцлог тохируулсан юм жижигхэн номууд дээр ажиллаж байгаа. Тэгээ удахгүй энэ хэвлэгдэж гарвал би бас олон ээжүүдэд олон гэр бүлд бас хувь нэмэр болох болов тийм ээ бас нэг аваад үздэг номдоо давтаад хэлдэг нэг сайн байна уу баяртай гэдгээ хэлждэг нэг тийм харилцааны анхны суурьтай болох юм болов уу гэж бодож байгаа. Зүйтэй. За ер нь өөрийнхөө хэл соёлоо авч үлдэхэд бидний одоо өөр орны төрийн зүгээс авч хэрэгжүүлээд ямар тийм хөтөлбөр гарын авал сургалтын туршлага байна уу? Тэгэхээр бид нар ч бас нэг ингээд төрүүлээ хөгжөөд байгаа улс орнуудын юмнуудыг ер нь авч мэдээж адилхан л өөрсдийнхөө соёлоо хэлээ авч үлдэх гэсэн нэг тэр дундуур тулаад явцсан улсууд байгаа шүү дээ. Тэдний туршлага юу байх юм? Том орны соёлууд бол нэгдүгээр би хэлсэн олгуулаа. Тэгээд ер нь одоо тэрийгээ судалдаг, хүмүүст хэлдэг, хүргэдэг тийм одоо баг гэдэг юм уу сургууль ч юм уу ингээ байгуулагдчихад байгаа юм. Манай одоо Монгол сургуулиуд энэ төр бол ерөнхийдөө нэг Монгол улстай харилцаатай тэгээд тэр хүн тэндэл яг нөгөө хэл заах энэ тэр үйл ажиллагаан дээр л анхаарал ажиллаж байгаа юм л та. Яг хөө тэнд чи их олон юм хэрэгтэй шүү дээ. Тэд нарт ч мэрэгжлийн тусламж хэрэгтэй байгаа. Тэгэхээр зэрэг жишээлбэл одоо Солонгос байна. Солонгосын засгийн газар бол Солонгос хэлнийхээ бүр иж бүрэн хөтөлбөрийг Америкийн засгийн газрын хөтөлбөрт оруулсан. Тэгэхээр зэрэг яадаг вэхээр 100 болгон одоо жишээлбэл одоо Виржиниа мужид тэр Солонгосынх нь багш нар нь бэлтгэгдсэн тосгой хөтөлбөрт нэг сар бүх Америкийн мужуудаас хүүхдээ цуглуулж аваад бүтэн сар Солонгос хэлний одоо immersion гэдэг шүү дээ. Одоо тийм вакуум сургалт гэдэг шиг одоо хүүхд авчрал солонгос хэлийг заагаад солонгос хоол хийгээ солонгос дуу хөгжим заагаад одоо бид нар нэг зурслан хийгээд байгаа маягтай. Гэхдээ бүтэн сарын. Гэхдээ энийг ингээд хөтөлбөрт нь оруулж чадсан байхгүй. Яагаад гэвэл нэгдүгээр тэр чинь хүн ам нь олон байна. Тэр соёлоор одоо сурж өсөж дөрнж байгаа тийм ээ. Тэгэхээр тэд нар чинь нөлөөлж байна. Олон хүн амтай учраас тэр төрийн бодлого ч гэдэг юм уу тэрэнд нөлөөлөх үс хэмжээний одоо юунд хүрсэн байна шүү дээ амжилтанд хүрсэн байна шүү дээ. Одоо хүүхдүүд нь засгийн газарт ажилладаг ч юм уу жишээлбэл тийм ээ. Тийм шүү дээ. Тэгээд тэгжээж тэр чинь эргэж нөгөө тэр одоо өөрсдийнхөө бүлэг групп хүмүүст хүрч байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар чинь бол дөнгөж нэг хэлээ нэг хэдэн хүүхд цуглуулаад заах хэмжээнд л явж байгаа үнэндээ бас мэрэгжлийн төвшөнд заагдах ч үүж байгаа. Тэгээ одоо бид нарт бол хийх ажил их байна л гэж боддгийг. Би одоо бодвол одоо энэ дараагийнхаа одоо амьдралынхаа дараагийн үеийг энэ өв хэл соёл гэдэг юмыг яагаад чухал ингэж эцэгчүүдэд багш нар бэлдэх тийм ээ ерөнхийдөө чадвал тухайн улс орныхоо тэр боловсролын хөтөлбөрт нь багч гэсэн оруулж болох үс талаар нь одоо өөрийнхөө чадах юмаа хийнэ гэсэн нэг тиймэрхүү л бодолтой байдаг ш. Том зорилготой байдаг. Тэгэхээр гадаадд байгаа хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр гаргах хэрэгтэй тий. Тэр бол яг энд Монголд байгаа хүүхдүүдтэй адилхан тийм хэмжээний монгол хэл нөгөө өв хэлэн тийм сугдаг байгаа хүүхдүүд учраас магадгүй гадаадад 1-р анги 6 настай хүүхд зориулж байгаа хүүхдийн хөтөлбөр энэ 6 настай хүүхд зориулсан хөтөлбөр бол тийс өөр байх хэрэгтэй байна. Тийм тэр чинь одоо тэр гадаад төсөж байгаа хүүхдүүд чинь монгол хүн үү гэвэл мөн гэхдээ яг одоо Монгол төсөж байгаа монгол хүүхд шиг огт биш. Тэр хүүхдүүд яг гадаад хүүхдүү гэвэл үгүй бас биш. Одоо гадаад хүүхдүү гэж үзэхээр тэр чинь соёлтойгоо байж байна. Гэртээ хийдэг цагаан сараа тэмдэглэдэг
их өөр байхгүй өв хилтэй гэдэг чинь. Тэгэхээр зэрэг бид нар энэ хоёрын дундаас өв хилтэн гэдэг шин юм гаргаж ирээд одоо манай сургууль Пенсильванийн их сургууль чи энэ намар хамгийн анхны өв хилтэн хоёр оюутнаа хүлээж авсан шүү дээ. Энэ чи юу гэсэн үг вэ гэхээр зэрэг бидний өмнө аль хэдийн тэр шаардлага тулгарчсан гэсэн үг байхгүй юу. Гэтэл бид нар яасан хөтөлбөр байхгүй. Яг л дандаа гадаад хүмүүс заадаг байсан. Гэтэл хоёр өв хилтэн хүүхэд ороод ирлээ. Энэ хүүхдүүд чинь соёлтой Монгол хэл нэг нь бол ярианы хэл нь боломжийн сайн, нөгөөх нь жоохон уншдаг, ингээ өөр хүүхдүүд байдаг. Тэгэнгүүт би тэр манай хятад хэлний өв хилтэн гэж маш том юу таахгүй Пенсильванийн их сургуульч олон оюутантай. Тийм олон оюутантай хөтөлбөртэй. Тийм учраас би нэг багштай хамтарч ажиллаад туршлагатай багш одоо миний нөгөө ментор гэдэг чинь миний сургагч багш болоод бид хоёр шинэ хөтөлбөр хийж байгаа. Шивш цоо шинэ хөтөлбөр. Тэгээ одоо энэ жил туршилтын журмаар явж байгаа. Тэгээ манай хоёр Монгол охин маань маш амжилттай сурж байгаа. Маш их хөөрхөн. Тэгээд эндээс яг юу харагдаж байгаа гэхээр дараагийн одоо энэ гарч ирж байгаа тэр өв хилтэн одоо нэг 20 хэдэн настай хүүхдээс 30 хэд хүртэл хүүхдүүд чинь эргээд эцэг ихтэй одоо гомддог. Энэ чинь бол манай хоёр хүүхд бол аав ээж би та хоёрын аав ээжэр бол үнэхээр бахархаж чинь гэж би дандаа хэлдэг хоёр аяд. Яг бол тэр хүүхдийг 17-8 нас хүртэл яг тэр Монгол хүн гэдэг юуг нь суулгасан байгаа байхгүй юу. Гэтэл тэгж чадаагүй хүмүүс их ба тэр бүх хэлбэр хүүхдүүд надад цуслан дээр хэлдэг. Би аав ээжигээ монгол хэл заагаад өгөөч надтай монголоор яриач гэхээр үгүй монгол хэл нь тийм чухал биш ээ чи англи хэлээ сайн сураад одоо сайн сургуульд яваал сайн ажиллаж амьдрах хэрэгтэй гэж ингэж хэлдэг гэж одоо хүүхдүүд орчин үеийн хүүхдүүд ухаантай болсон. Эргээд эцэг ихээ шүүмжилдэг болсон. Яа зөвхөн монгол хүүхдүүд ч бид нартай зөндөө олон гадаад хүмүүс тэр тухай ярьдаг байхгүй. Би аав ээжтэй зүгээр ингээ гэртээ ингээ сурчих хэвээр нэг том бүхэл бүтэн ертөнцийг яагаад та нар надад хаацсан юм бэ гэдэг чи айгүй том асуулт байгаа зү. Тэгэхээр бид нар чинь дор хаяж хүүхдийнхээ өмнө тэр өв соёл хилээ ингэж дамжуулдаг өөргөө ингээд алтаад ингээд таслаа зогсоочсон юм уу яах байхгүй. Тэгэхээр одоо эцэг эхийг бас энэ талаар нь эцгийн боловсрал гэдэг юмыг маш их бас дээшлүүлэх хэрэгтэй болж байгаа. Тэгээ одоо өв хилтэн гэдэг юм одоо манай энэ хөтөлбөр амжилттай болох юм бол бусад сургуулиуд авч хийж болно. Тэгээ эндээс бас нэг шинэ ойлголтыг бид нар бас гаргаж ирж байгаа. 3 дахь соёлтой хүүхдүүд гэж энэ бас их сонирхолтой юм. 3 дахь соёлтой хүүхд. За одоо манай жишээлбэл манай хүүхдэлээ гэж бодоход ингээд Монгол төрсэн Монгол аав ээжтэй Монгол соёл нь яваад байгаа. Зэрэгцээд Америк соёл нь яваад байгаа. Бараг шахуу Америк нь сургууль соёл одоо их сургууль ингээд явахлаар тэр нь илүү ажлынх нь орчин ингээд тэгэхээр чинь Америк соёл нь илүү төлхөө орж ирнэ шүү дээ. Яалтчгүй тэр хүүхдүүд. Гэтэл энэ хүүхдүүдийг яг одоо бид нар нэг судалгаа боловсруулах гэдэг. Тэр судалгаагаар одоо Монгол одоо Америкт байгаа монгол хүүхдүүдийн дунд нэг 18-аас 30 насны ч юм уу судалгаа хийх гэдэг. Тэгэхээр энэ хүүхдүүд чинь аль ч соёлд нь хамаарагддаггүй. Бүр тэгж ярил энэ цаашаага сэтгэл зүйн асуудалтай бас. Одоо тэр нь мэдээж айхтар хүчтэй гэсэн үг шүү. Гэхдээ Америк хүн юм уу гэд Америк хүмүүстэй ингээд нийлээд орчинд норох гэхээр орч чаддаггүй. Яг монгол хүмүүстэй нийлэхээр чаддаггүй. Тэг ингээ өөрийгөө хайдаг. Өөрийгөө хайдаг. Би хэн юм бэ гэж хайдаг. Эн чинь бас маш их өөрөө шин том одоо 3 дахь соёлтой хүн гэж юм сонин ойлголтууд гарч ирж байгаа. Сонин юм байна. Америкт дээр Монгол хэл соёлын сургууль гээд 100-ны сургуульд Summer School явуулдаг тий. Ажигигийн нөгөө Блумингтон дэдэг төв дээр явуулаад за энэ ч одоо миний мэтгэл 10 гаруй жил явчихж байна. Тэгэхээр ер нь бол бас энэ хүүхдүүд Монгол хэл соёлоо авч үлдэхэд энэ хадгалахад хөгжүүлэхэд нь ер нь буддизм бас хэр нөлөө үзүүлж чадах уу? Яг би өөрөө нөгөө лам хүмүүсээс бас ямар нэгэн тэр соёлд жоохон ч гэсэн бид нэмэр болох юм байж болох уу гэж хараад байна л да. За энэ бас тийм сонирхолтой юм. Хүмүүс харгаар янз бүр хийдэг л дээ. Одоо танаас цуслан чинь буддийн шишин заад юм уу? Манай хүүхд бид нар христийн шишинтай их жишээтэй тий. Бид нар бол цуслангийн туршид бол ер нь хүүхдүүдэд тийм. Мэдээж цуслангийн туршид бид нар юу ч тийм шашны тухай одоо ямар шашны тухай ярьдаггүй. Тэгтээ би дандаа аав ээжд нь хэлдэг. Эн чинь шашны тухай юм биш. Хүүхэдийн хөгжил би хаана ирсэн юм бэ? Тийм ээ би ямар газар ирсэн юм бэ? Энэ газар юу хийдэг газар юм тийм үү? Тэгээ тэрийгэ мэдхээр ингээ аялал хийхэр чинь бид нар одоо бодийн сүм дээр хийдэр байж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр талаас нь бид нар ийм аялал хийдэг. Бас ажигийн бас тэнд байгаа гівшлам маань манай хүүхдүүдэд одоо яаж хүн сайн хүн болох ёстой юм тийм үү? Яавал одоо нүглийн яаж хүн
өөрийгөө одоо сайнаар авч явдсан буян гэж үе гихчээд одоо тийм хүүхдэд одоо тийм одоо юу гэдгийг сэтгэл зүйн хувьд тийм ээ тиймэрхүү хөөрхөн бие жижигэн хичээлүүд ороод бясалгал юм уу йога мога гэх тиймэрхүү юм орд юм л та. А тэгтээ тэр одоо энэ жил ирсэн би тэр шавнараасаа харахад бол надад энэ бодийн шишин хүүхэд одоо аав ээж нь тэр хүүхэд маш их сонирхолтой байсан. Би бас бүр тэрийг тусгаарлаа ингэж авч үзье гэж бодсон. Бодоод байгаа. Яад үл тэр хүүхэд монгол хэлээр сайн ярьдаггүй боловч маш олон шишний үг хэллэг мэддэг. Лам багш одоо ном уншин, залбирна тийм үү? Арц хүүж энэ төр гэх тийм тусгай одоо яг өгнөд мэдэж. Яг үл тэр чинь нөгөө аав ээж нь гэртээ дандаа тэр одоо шашны зан үйлийг хийдэг. Тэгээ цагаан сараа тэмдэглэдэг тийм үү? Бүх юмар одоо лам бөө гэртээ авчирдаг ч юм уу. Тэгэхээр зэрэг эн чинь зөвхөн шашин биш. Зөвхөн одоо шашин гэдэг нэг юм юмд хайрцаглагдах биш байхгүй. Буддийн шиг ч өөрөө монголчуудын түүх соёлтой холбоотой. Тэгэхээр энэний ард нь тэр хэл нь явж гин соёл нь явж гин түүх бүх юм зан заншил нь явж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энийг сэтгхүүд нь нөлөөлж гин. Тэгэхээр зэрэг энийг одоо заавалчгүй авч явж тийм хамтдагж авч явж ер нь энийгээр дамжуулж бас хүүхдийн хэл соёлыг хадгалахад их чухал юм байна. Юу ч ярьдгүй мөртлөө тэр маш олон үг мэдчихсэн өстой сонирхолтой байсан. Тийм дээ буддизм ч өөрөө нэлээд энэрнгүү сургаал, хүнийг хүн болгох, хүн төвтэй сургаал тийм ч тэдгээр нь бол тэр хүүхдийг бас зөв хүн болгоход нь маш их нөлөөлөл үзүүлж чадна. За хүн сэтгэлээсээ ханддаг учраас тэрнийг дагалдж байгаа хиллүүдийг, соёлуудыг, зан заншлуудыг бүр өмнөхөр дотроосоо хүлээж авах байх. Яг л түр өөрөө хэлжсэн шүү дээ. Тэр хүүхдийн хамгийн гол нь улс орноо хайрладаг, өөрийнхөө соёлыг хайрладаг. Тийм сэтгэлгээ суулгаж чадах юм бол тэр хүн өөрөө хэлээ сурах маш их одоо мотивац болно гэдэг тийм. За ингээд би тэр яриа бол энэ хүрээд өндөрлөе. Өшөө цаашаа үргэлжлээл ингээд хойлоо ярих юм бол зөндөө зүйлүүд байна. Гэвч одоо цаг хугацаа ингээд биднийг бас тийм ч их удаа яриулахгүй нэ. За ингээд өнөөдөр бидний урилгыг хүлээж авч оролцсон танд маш их баярлалаа. Ингээд цаашдын одоо таны эрдмийн ажилд мөн одоо энэ Монголынхаа соёлыг, хэллийг, шүлгийг ингээд дэлгэрүүлэх гэж байгаа энэ их үйлс юм одоо сайхан байх, илүү амжилттай байх ийм эрүүлэг бол өргөё. За баярлалаа. Тэгээ энэ тухай ер нь ингээд байнга хүмүүс хэлж байх хэрэгтэй юм байна гэж бодоод би таны урилгыг хүлээж авсан. За баярлалаа. Бас төдийлэн та ярьдаггүй тий. Гэтэл бол миний урилгыг хүлээж аваад ингээд хүмүүст маань энэ сайхан мэдээлэл хүргэж өгсөнд маш их баярлж байна. За өнөөдрийн бидний ярилцлагад Америкийн нэгдсэн улсын Пенсильвани их сургуулийн Зүүн Азийн хэл иргэншлийн тэнхимийн багш хатгатай Наран цэцэг орслоо. Чин зөрөгт өвгд эцсийн мөн өв хэрдэн чихний чимэг болсон аялал сайхан монгол хэл маань ертөнцийн чихнээ өнөд удаан дуусгагдж явгээ.